2023 онд хүрээлэн байгаа орчны эсрэг 67 гэмт хэрэгт 94 хүн холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээжээ. Зүйлчлэлээр нь авч үзвэл хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 50 гэмт хэрэгт 63 хүн, химийн хортой аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах 1 гэмт хэрэгт 1 хүн, хууль бусаар ан агнах 2 хэрэгт 2 хүн, хууль бусаар мод бэлтгэх 25 хэрэгт 27 хүн нэг хуулийн этгээдэд ял шийтгэл оноосон байна. Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн хувьд 4 хүнд хорих ял, 49 хүнд торгох ял, 38 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнцэж албадлагын арга хэмжээ, 3 хүнд зорчих эрхийг хязгаарлах ялыг тус оногдуулжээ. Гэмт хэргийн улмаас байгаль орчинд нийт 434 сая төгрөгийн хохирол учирсныг шүүхээс нөхөн төлөвлөхээр шийдвэрлсэн байна. Энэ мөнгөн дүн бол бодит хохирол бөгөөд байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйл заасны дагуу 3-аас 5 дахин нэмэгдүүлсэн дүнгээр төлөвлөхээр шийдсэн байна. Сэлэнг аймгийн прокурорын газраас 2024 оны эхний 3 сарын байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг 75 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 32-т нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулж, 17 хэрэгт яллах дүгнэлт үлдэн шүүхэд шилжүүлжээ. Хэргийн шийдвэрлэлт БД компани захирал Элбэн Сэлэнг аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт ойн сангаас 188 ширхэг зулцхан нарс модыг зөвшөөрлгүйгээр бэлтгэн тээвэрлэж байгаль орчинд 250 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт эрүүгийн хуулийн 24-ийн 6 дугаар зүйлийн нэгт зааснаар яллах дүгнэлт үлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс эргэн Элбэг гин буруутад тооцсон 2 сая төгрөгөөр торгож тус компани мод үржүүлэхийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 25 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Мөн байгаль орчинд учирсан 259 сая төгрөгийг нөхөн төлөвлөхээр шийдвэрлэжээ.